За одоо үүнээс гадна маш чухал зүйлүүдийг зааж өгье. Абовто ингээ бүгэлчин. За одоо энэ зэсүүд байж байгаа. Энэнийг дарааллыг дээр доор нь ингэж оруулж болно. Энэ шопыг дээр ч юм уу, энэ фотосыг дээр нь ч юм уу ингэж оруулж өгч болдог. Энэ тохиолыг зааж өгье. За settings дээрээ дараад ер нь энэ тохиолыг хийчих зүгээр. За энэ templates and tabs гэж байгаа. Энэ дээр дараад бас саяны табуудаас дутцдаг. Тэгэхээр тэр дутсангуудаа ил гаргахын тулд одоо энэ templates and tabs дээр дарж агаад add tab гэдэг байгаа. Дутсангуудыг одоо ингээд add гэдэг ингээд нэмээд оруулчингууд одоо энд ингээд бүгд харагдчих. За эндээс service нь бол нэг дээр байгаад шаардлага байхгүй. Фотосын хамгийн дээр авчих хэрэгтэй. Тэгээд видеосын дээр авч чаад service гэдэг маань ямар үйлчлэгээ явуулж байгаа юм бэ гэдэг талаар мэдээлэл оруулно гэж. За ингээд shop mock гэдэг ингээд эднийг ингээд оруулчнаа гэсэн. Тэгэхээр пэйж хуудас руу ороод харахаар одоо энд хамгийн дээр нь фотос нэг орсон байж шүү дээ. Видеос нь дараа нь орчихсон ингээд. Энэ тохиолдлыг ингэж хийнэ. За дараагийн тохиолдол болохоор одоо пэйж хуудас Facebook аккаунтаа хакертуулчихаар та пэйж хуудасаа давхар алдчихдаг. Давхар аккаунтаа алдсан ч гэсэн пэйж хуудасаа өөр аккаунтаар сэргээг давхын тулд та энэ пэйж хуудсан дээрээ админ нэмэх хэрэгтэй. Давхар админд бол заавал байж ах хэрэгтэй. Гэхдээ давхар админ чинь таны гэр бүлийн хүн, дотны эхнэр нөхөрчин байвал их сайн. За энэ settings дээрээ дарж агаад админ нэмэхдээ page roles гэж байж байгаа. Энэ дээр дарна. За би бол ер нь пэйж хуудас нээх үндсэн тохиолдлыг зааж байгаа. Энэ бичлэгийг хадгалчих учраас манайхан үзээд байгаараа. Дахин үзээд мэдлэгээ баталгааж болж байгаа шүү. За админ нэмэхгүй байж байна. Энэ дээрээ та ингээд тухайн хүнийхээ Facebook хаягийг оруулна. Ингээд тухайн хүний чинь ингээд хаяг ингээд гараад ирнэ. Нэрийг бичингүү. За яв болсон юм чинь ингээд за админ гэдгээр нэмнэ. Админаас нь бусдаар нэмэх юм бол зүгээр нөгөө хүмүүс нь аккаунтын зөвлөдөөд аваад явцдаг. Яг одоо Facebook хаяг хакертуулчвал та эргэж болоо гэж хэцүү гэсэн. Тэгэхээр админаар нь найдвартай хүнийг нэмчих хэрэгтэй. Ингээд тэгээд нууц үгээ оруулна. За нууц үгээ оруулангууд энэ доор нь painting гэдэг. Одоо энэ аккаунт руу би ороход одоо надад хүсэлт ирсэн байгаа гэсэн үг. Энд чинь болохоор яг өөрийнх нь аккаунт гэж юм те. Хүсэлт нь хаана ирдгүү гэхээр энэ notification дээр ирдэг. Эсвэл та энэ page гэдэг рүүгээ оронгууд энэ page-ийн одоо энд ирсэн байдаг гэж. Шүү гэж одоо хэлье. За одоо нөгөө Facebook хаяг руу яаж орох вэ гэхээр би саянаас Facebook хаяг руу орё л доо. Энэ дээр дараад энэ доош харсан сум дээр дараад орж болж байна. Энд ингээ харагдаж шүү дээ. Эсвэл энэ дээрээ дараад энэ page дээрээ дараад ингээд your page гэж энэ таны пэйжүүд, лайк дарсан пэйжүүд, таныг лайк дараад өгөөч гэж өрсөн пэйжүүд байна гэсэн үг. За тэгмүүд энэ ч явж байна. Дархлаа ба хүн гэдэг пэйж чинь энэ дээрээ дараад ингээд одоо пэйж рүү орчин. За пэйж хэрэггүй пэйжийг устгах одоо аргыг зааж өгье та бүхэнд. За settings дээрээ дарж агаад энэ баруун доод буланд нь remove page гэж байж байгаа. Энэ дээр дараад ингээд delete гэдэг ингээд дараа устгачнаа гэсэн. За пэйж рүүгээ дахиад оръё бүгдээрээ. Энэ дээр дараад за ингээд пэйж рүү орчлоо. За ингээд пэйж хуудасныхаа одоо энэ цэнхэр буюу button тохируулъя бүгдээрээ. Энэ ямар зорилготой байдгүй гэхээр таны Facebook пэйж хуудасаар чинь зочилж байгаа хэрэглэгч тантай шууд утсаар ярих юм уу эсвэл тантай мессежээр холбогдох ямар нэгэн одоо контакт үүсгэх гэдэг одоо хэрэглэгддэг.
За энэ дээр дараад энэ контакт юу гэдэг дээр нь дарна. За тэгээд contact ask, send message, call now эсвэл бүртгүүлэх, эсвэл мэйл холбогдох гэдэг ингээд олон тохиолнууд байж байна. За одоо энд ягангууд энд ингээ өөрчлөлтүүд байгааг харж байгааз contact us гэдэг. За send message эсвэл call now гэдгийг дарж болно. За call now-ыг дарах юм бол next гээд эдэнчээ дарснараа та утасны дугаараа тохиолж оруулна гэсэн үг. За ер нь бол call now юм уу? Эсвэл та энэ send message-ийг тохиолох хэрэгтэй. Тэгээ next гээд дараад энэ дээр дараад тэгээд finish гээд. Ингээд дарчгаар тухайн хүн тантай шууд чатаар пэйж хуудасны чинь чатаар ингээд холбогдох боломжтой болно гэсэн. За тэгээ энэ дээр дарахаар ингээд ийм автомат хариултчийг бодохгүй ган зэрэг ах маань чат ботын сургалтаар авах хаа. За ийм байж байна. За ингээд мэдээж бүх тохиогоо хийгээд ботнаа тохируулаад ингээд бүх юма хийснийхаа дараа та энэ хоёр зургаас солино. За энэ профайл зураг, cover зураг хоёр хэмжээ бол энэ профайл зургийн хэмжээ 200 байдаг. Одоо Google дээр бүгдээрээ хай. Profile size гэдэг ингээд бичээд үзнэ. За ингээд хайхад зураг гэдэг дээр нь дараад ингээд харъя. За cover зураг 851 315. Одоо энэ зурагны хэмжээ ийм байдаг байх нь байна. Харин профайл зургийн хэмжээ одоо энэ профайл зургийн хэмжээ 180. Одоо энэ 180 байдаг байх нэ. За дараагийн хичээл дээр Canva дээр одоо яаж хэрхэн зураг сонгож оруулах вэ гэдэг талаар зааж өгнө. За энд бол ингээд зургаа ингээд дараад upload фото гээд 180 хэмжээтэй зургаа та олоод ингээ оруулж болдог байгаа. За профайл дээр нь ч гэсэн upload гээд ингээд 8 түрүүний хэмжээ өчтэй 815 315 тэгээд 180. Одоо энэ 180, энэ 815 315 гэсэн хэмжээтэй байдаг баг нэ. Энийг болохоор Canva-гийн хичээл дээр би та бүхэнд илрэмгүй ярьж өгнө. Энэ одоо өөр зураг болохоор ийм таарахгүй. Тэгээ яг хөө ингээд Facebook-ээс ингээд тааруулж болгодгоо ингээд нэг юм хийчихээр яг хүссэн хэмжээндээс хүрдэггүй байгаа. Хүссэн хэмжээндээ хүргийг гэвэл та яг тэр хэмжээгээр нь олж сонгож ингэж авах нэ гэсэн. За энэ cover зураг дээр ч гэсэн санийхшаар ингээд cover зурган дээр богино хэмжээний видео соргуулж болдог байна. Ингээд та ингээд нэгэ жоох ингээд тохируулаад save гэд ингээд оруулчихнаа. За ингээд пэйж хуудасны профайл зураг, cover зураг, тохиргоонууд тий. За тэгээд админ нэмэх хасах гэдэг энэ дээр байж байна. За таабуудаа дээш нь доош нь болгож нэмж хасах энд байж байна. За энэ мессежинг гэж байж байгаа энд. Энд болохоор бас пэйж хуудасны жижигхэн одоо автомат чатбот ажилладаг. Тэрийг бас та ингэж оруулж болно. За энийг бол чатбот хийх учраас манайханд бол нэг хэрэггүй байх гэж би үзэж байна. За энийг ингэ орхичих. За ингээд пэйж хуудасаа үүсгэнэ гэсэн үг. Тохируулна. За өнөөдрийн хичээл ингээд үгээр дуусч байна. Одоо даалгавар оруулъя. Даалгавар нэгдүгээрт манайхан пэйж өөрсдийн гэсэн бүтээгдэхүүн зарах зорилготой, өөрийгөө брэнд болгох зорилготой нэг пэйж хуудас үүсгэнэ. За тэгээд пэйж хуудасныхаа үндсэн бүх тохиргоонуудыг хийгээд cover зураг, профайл зургуудаа оруулнаа гэсэн.
За би энэ бүр даалгавраа энэ дээр бичиж байна. За даалгавар. Даалгавар нэг нь бүтээгдэхүүн заах зорилготой. За өөрийгөө брэнд болох зорилготой тус нэг пэйж. Боёо нийтдээ 2 пэйж. Next. 2 пэйж нээж тохиргоонуудыг хийнэ. 2 пэйж нээж тохиргоонуудыг хийнэ шүү дээ манайхаа. За дараагийн хичээл дээр одоо пэйж хуудасны органик хандлтыг хэрхэн яаж бий болгох вэ? За тэгээд контентийг хэрхэн оруулах вэ? Зураг хэрхэн яаж янзлах вэ гэдэг талаар хичээлүүдийг орно. Ингээд өнөөдрийнхөө хичээлийг үгээр дуусгая.